Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Бангад дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдаан болж өндөрлөлөө. За өнөөдрийн хурлаар хэлсэн гол асуудал бол 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлцлээ. 2024 оныг Бангад өргөт бүтээмж хамтын ажиллагааг дэвшлүүлэх жил болгож зарласан. За энэ зорилттой жилийн хүрээнд одоо бид нар аж ахуй нэгж байгууллагуудынхаа уялдаа холбоог хангаж ажилласны хүрээнд дүүргийн татварын орлого, тэр бом төгрөг, дүүргийн хэмнэгдсэн төсөв 600 орчим сая төгрөг ингээд нийт тэр бом 700 сая төгрөгийн орлогын асуудлыг одоо өнөөдөр ингээд хэлцлээ. За өнөөдрийн яг дүүргийн иргэдийн хурлаар орж иж байгаа тэр бом 493 сая төгрөгийг дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажил дээр тавьсан. Мөн одоо аж ахуй нэгж байгууллагуудад одоо засвар үйлчлэгээ гэдэг олон ажлууд дээр бас өнөөдөр энэ тэр бом 493 сая төгрөгийн асуудлыг хэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуй нэгж байгууллагуудад засвар үйлчлэгээ мөн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ерөнхий боловсролын сургуулиудын сүүх хөтөлбөрт 31 сая төгрөг, гэмт хэрэгээс өрцөн сэргийлэх чиглэлээр эрүүл орчин иргэдийн сайн сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бас 10 сая төгрөгийг тавьсан. Мөн одоо бид бүхэн засаг даргын тамгын газар дээр бас нийгмийн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр одоо өмнөх 4-р хуралдаанаар хэлэлцсэн хөтөлбөр маань бас хэрэгжих нэг шатыг нэмж бид нар бас өнөөдөр энэ хөтөлбөр дээр 50 сая төгрөгийг тавьж өглөө. Мөн одоо дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон ажлууд гэвэл боловсролын салбарын байгууллагуудад бид нар ухаалаг самбар авч өгөхөд 140 сая төгрөг, 2-р хорооны 7-р байрны дээвэр одоо засварын ажил зурж сүнд хийгдсэн ажил байсан. За иргэдийн бас санаачлах хүсэлт байн гарч яадаг энэ ажил дээрээ бид нар бас 138 сая төгрөгийн дээвэр засварын ажлыг хийхээр энэ төсөвтөө бас тусгаж өглөө. Мөн одоо хороол доторх 1-2 дугаар хорооныхоо доторх зам дээр засвар үйлчилгээнд дээр 50 сая төгрөгийг тавих юм хөрөнгө оруулалтын ажлуудыг бас хийж хэрэгжүүлэхээр боллоо. Мөн аж ахуй нэгж байгууллагууд дээр засвар үйлчилгээ хийх, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр бас тодорхой ажлуудыг тусгасан ийм одоо төсвийн өөрчлөлтийг хийлээ. Ингээд төсвийнхаа орлогыг бүрдүүлэхэд 24 оны төсвийн орлогыг одоо бүрдүүлэхэд хамтарч ажиллаж байсан энэ бүх аж ахуй нэгж байгууллага, хувийн хөвшил, дүүргийн одоо бодлогын түвшинд ажиллаж байгаа бүх хүмүүстээ бас талархаж баярлж байна. Ингээд та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.